Сайн байцгаана үзэгчдээ. Тэнгэр телевизийн гадаад мэдээний 7 хоногийн тайван хөтөлбөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бидний 7 хоногт Америкийн нэгдсэн улс болон Ираны дайны эргэн тойронд болж байгаа үйл явдлуудыг та бүхэнд багцлан хүргэхээр бэлтгэлээ. За энэ 7 хоногт Пакистаны Исламабад хотноо угтаа бол Америкийн нэгдсэн улсын төлөөлөл болон Ираны тал Пакистаны зуучлалаар уулзаж яриа хэлэлцээ хийх учиртай байсан. За гэвч Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн төлөөлөгчдөө энэхүү Пакистаны нийслэл рүү одоо явуулахаа болсон тухайгаа хэлсэн. Учир нь Ираны талаас энэ яриа хэлэлцээнд Америкийн нэгдсэн улстай оролцохгүй гэж хэлсэн. За тэрээр өөрийнх нь тусгай ээлж болох Стив Уиткоф болон мөн өөрийн элч хүргэн Жаред Кушнер нар өөрсдөд нь давуу эрх байсаар байхад хоосон ширээнд суухын тулд 18 цаг нисэх шаардлагагүй гэсэн юм. Өөрөөр хэлэх юм бол өөрсдөд нь давуу эрх байна гэж одоо Дональд Трамп энэ дайнд хүзэр Америкийн нэгдсэн улсын гарт байгаа гэдэг даалд утгыг илэрхийлсэн гэж хэвлэлүүд бол мэдээлж байгаа. За Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Пакистаны ерөнхий сайдтай уулзчаад Америкийн нэгдсэн улсын төлөөлөгч нартай харин уулзахгүй тэднийг ирэхээс өмнө ийхүү одоо явна буюу тэд нартай уулзахгүй гэдэг бол мэдгдсэн. Тэрээр үүнийг мэдгдсэний дараагаар ийхүү Америкийн нэгдсэн улс гэсэн төлөөлөгчтэй бол явуулахар болсон юм. За учир нь Ираны талаас Америкийн нэгдсэн улстай дахин нэг ширээнд сууж нүүр нүрээ харилцаж шууд хэлэлцээ хийх бус эсрэгээрээ Пакистанаар дамжуулж зуучлуулна гэсэн байр суурьтай байгаа. За Америкийн нэгдсэн улс Ормосын хоолой дахь Ираны бомбтуудад хориг тавьж хаасан байдалтай байгаа бол Ираны талаас Ормосын хоолойд нэвтрэх гэсэн хүлгүүд рүү дайрсан ийм нөхцөл байдалтай. Хамгийн сүүлийн мэдээлэлээр гэхэд Америкийн нэгдсэн улс Ираны 38 хүлгийг бол бомбтуудаас нь буцаасан байгаа юм. За Иран энэ дайныг дуусгахад Америкийн нэгдсэн улстай нэг тохиролцоонд санал төрөхгүй аваас. Нөгөө талаас Америкийн нэгдсэн улсын энэ дайныг дуусгах шаардлагыг хүлээж авахгүй бол Америкийн нэгдсэн улс Ормосын хоолой дахь Ираны бомбтуудад тавьсан хоригуудаа суллахгүй гэсэн. Энэ хоригийг суллахгүй байх нь талуудын одоо маргалдах гол шалтгаан болоод байна. Нэг ширээнд суухгүй байх. За тэгвэл цаашлаад яагаад Иран бол Америкийн нэгдсэн улс яриа хэлэлцээ хийж чадахгүй байна вэ? Ямар тохиролцоонд хүрч чадахгүй байна вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. За Ираны гадаад хэргийн сайд Пакистаны зуучлагч нартай уулзаад яг энэ дайныг дуусгах Ираны шаардлагыг бол тэдэнд танилцуулсан. Ингэхдээ Америкийн нэгдсэн улс харин ямар ч тийм дипломат одоо арга барил хэрэглэх сонирхолгүй байгаа гэдгийг илэрхийлсэн. Өөрөөр хэлэх юм бол хичнээн Америкийн нэгдсэн улсын талаас нэг ширээнд суугаад яриа хэлэлцээ хийхэд нээлттэй гэх байр суурь илэрхийлээд байгаа мэт боловч яг цагаа тулахаар Америкийн нэгдсэн улс илүү тийм дарамт шахалт үзүүлж одоо өөрсдийнхөө шаардлагыг тулгах байдлаар энэ яриа хэлэлцээ хийх гэдэг байгаа учраас энэ бол ерөөсөө дипломат яриа хэлэлцээ биш болчихж байна гэж Ираны талаас үзэж байна. За мөн нөгөө талаас Иран дотооддоо бас тодорхой асуудлууд бол үүсээд байгаа. Ямар асуудлууд үүсээд байна вэ гэхээр Ираны удирдлагууд буюу хувьсгалт гвард мөн одоо бусад яг удирдлагатайгаа яг нэгдсэн ийм байр суурьнд одоо хүрч чадахгүй байгаа. Дээрээс нь Аятоллагийн одоо залгамжлагч яг хаана байгаа одоо Ираныг яг хувьсгалт гвард нь удирдах байгаа юм уу өөр хэн удирдах байгаа юм бэ гэдэг нь бол дотооддоо маш юм эмх замбраагүй дэлхийн нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь бас хаагдчихсан байгаа учраас тодорхойгүй байгаа. Трамп бол анх энэ дайныг эхлүүлж байхдаа буюу одоо Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлж гинэ гэж мэдэгдэж байх үедээ Ираны ард иргэдэд хандаад яг энэ мөчийг энэ боломжийг ашиглаад та бүхэн одоо энэ олон жил сүүлийн 50 гаруй жил үргэлжилсэн дэглэмээ унгаагаад засгийн эрхийг бол өөрсдөө аваа Иранд бол одоо бараг л ардчлалыг бий болгоо гэж ард иргэдэд нь уриалж исэн. Магадгүй энэ ч гэсэн Трампын энэ дайныг эхлүүлж исэн гол зорилгуудынх нь нэг байсан байж одоо байх магадaltaй байгаад байгаа. Гэвч яг цагаа тулахаар энэ дайн эхлээд одоо 2 сарын хугацаа өнгөрсөн байхад Иранд төрийн одоо эргэлт болно гэдэг өөрөө бол маш бас асуудалтай, сорилттой асуудал байсан байна гэдгийг бол олон улсын судлаачид хэлж гэлсэн. За энэ нь бас Трампын анхны дайны зорилгоос ч гэсэн өөрчлөгдсөн учраас магадгүй энэ дайныг бас сунжрах нэгэн одоо хүчин нөлөө болж байгаа гэж харж болохоор байна. За Ираны талаас эхлээд яг энэ дайныг дуусгах одоо шаардлагын тухайд Ормосын хоолой дахь асуудал болон Америкийн нэгдсэн улсын бомбтуудад тавьсан хоригийг суллаа гэдэг ерөнхий шаардлагыг бол энэ удаа харин Пакистанаар дамжуулж Америкийн нэгдсэн улсад хүргүүлээд байна. За угтаа бол талуудын хооронд гал зогсоох хэлэлцээр явагдаж байгаа. Тийм учраас байлдааны нөхцөл байдал бол арай одоо зогсчихсон. Хүний амнаас бол сүүлийн
хэдэн хоногт бол эрсдээгүй нөхцөл байдалтай байгаа ч гэсэн энэ мөчийг ашиглаад яриа хэлцээ их ёстойсэн. Гэвч яриа хэлцээ бол хийгдэх ямар ч одоо боломжгүй улмал юм бүдэг бодог сөрөг нөхцөл байдал бол харагдаж байна. Айл айл тал Орон улсын холооны асуудал болон Ираны пуужингийн хөтөлбөрийг зогсоох тал дээр бол ийхүү яриа хэлцээ тохиролцоонд хүрч чадахгүй нөхцөл байдалтай. За Пакистаны хувьд зуучлаад хамгийн сүүлд 4-р сарын 11-нд Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд төлөөлөгчдийн хооронд уулзалтыг бол зохион байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрч чадалгүй дууссан. Энэ удаад 2 дахь шатны уулзалт хийх байсан ч ийхүү дахиад л одоо бүтлгүүтлээ гэж харж болохоор байна. Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчигийн хувьд харин өнөөдөр Оросын албаны улс одоо Пакистанд очоод Пакистаны ерөнхий сайдтай уулзаад Америкийн нэгдсэн улсад шаардлагаа хүргүүлснийхээ дараагаар харин өнөөдөр Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин болон эрх хоригч нартай уулзахаар Санкт-Петербург хотноо ирээд байна. За тэрээр өөрийнхөө X хуудаснаа Пакистаны ерөнхий сайдтай уулзсан уулзалтаа харин маш үр дүнтэй болсон гэж олон нийтэд бол хуваалцсан юм а. За Америкийн нэгдсэн улсын зүгээс Ираны пуужингийн хөтөлбөрүүдийг бол эсэргүүцэж байгаа ийм гол шаардлагыг тавьж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Иран пуужингийн хөтөлбөрөө дор хаяж 10 жилээр зогсоо гэдэг ийм шаардлагыг бол тавьж байна. За тэд Ираныг уран баяжуулж байгаа нь өөрөө цаад утгаараа атомын бөмбөг хөгжүүлэх одоо ийм ажиллагаа хийж байна гэж Ираныг Америкийн нэгдсэн улс болон Израиль сэжиглэж байгаа гэдгийг бол нээлттэй илэрхийлсэн. Харин Ираны зүгээс ураныг бараг л одоо зэвсгийн зэрэглэлийн түвшинд баяжуулсан байгаас ч гэсэн энэхүү цөмийн хөтөлбөр нь эрчим хүч үйлдвэрлэх гол зорилготой бөгөөд атомын бөмбөг хөгжүүлэхтэй ямар ч холбоогүй гэдэг байр суурь бол илэрхийлсэн байгаа. За ингээд үргэлжлүүлээ үзэгч та бүхэнд энэ дайн сунжирснараа цаашид ямар үр дүн авчрах вэ? Үүний эргэн тойронд юу болж байгаа талаар Өмнөлийн ухааны их сургуулийн ахлах багш олон улсын харилцааны судлаач доктор Мягмар Дорчтой ярилцсныг хүргэж байна. Иран болон Америкийн нэгдсэн улсын тал яагаад нэг ширээнд сууж чадахгүй байна вэ? Тэгэхээр одоо нэг ширээнд сууж хэлэлцээрт хүрч чадахгүй байгаа нь эргээд энэ дайныг ерөн сунжрах гол үндэслэл болж байна. Хэрвээ энэ дайн сунжрах юм бол ер нь хинд илүү ашигтай болоод байгаа юм бэ? Ер нь Америкийн нэгдсэн улс Ираны талын одоо өнөөдөр үүсэж байгаа асуудлыг шийдвэрлэх төлөөлөгчдийн байр суурь нэгдмэл болно гэдэг асуудал байна л да. Юун дээр асуудал нэгдэх болох вэ гэж. Нэгдвэл болж иж тэр яриа хэлцээрийн ширээний ард суух бах тодорхой төвшөнтэй. Тэгээд нэгдмэл байж иж яриа хэлцээ амжилттай болж иж нэгдмэл байж иж гэрээ хэлцээр байгуулагдах бах. Асуудал бол нэлээд олон 10 жилийн хүмүүс үүдэлтэй мэдж байгаа. Тэгээд 79 оны Иранд эхэлсэн лалын хувьсгалтай холбоотойгоор тийм ээ. Хамений зэсгэлд тогтсноор Америк Ираны дипломат харилцаа бол тасарсан. Үүний дараачаас ер нь 90-ад онд олон улсын харилцаанд дэлхийн дэг журамд Америк давмгаа тэр системийн үед бол Иран Америкийн тэр байр суурьны эсрэг зогссон. Иракийн дан гэж 80-аас 88 онд Америк нэгдсэн улс бол Иракийг дэмжиж явсан юм төвхтэй. Энэ бүх нөгөө Америкаас ирж байгаа магадгүй дарамт шахалтын эсрэг. За тэгээд мэдээж үндэсний аюулгүй байдал ашиг сонголоо хамгаалах зорилгоор эхлүүлсэн Ираны нэг том хөтөлбөр цөмийн хөтөлбөр. Цөмийн хөтөлбөр нь анхандаа бол магадгүй иргэний зорилттой, ихтэрийн зорилттой, эрчмөсний зорилттой байсан бол явандаа энэ хөтөлбөр бол цаашдаа судлаачдын барууны одоо улс төрчдийн үзэж байгаагаар бол цөмийн эрчим хүчний одоо цөмийн зэвсгийн тийм ээ уран баяжуулалт бол яваад гэсэн. Энэ процесс бол мэдээж 2015 оноос эхлээд МАГАТЭ буюу цөмийн эрчим хүчний агентлагийн талбуудыг оролцуулаад яриа хэлцээрүүд явсан боловч тодорхой төвшөлт хүрээгүй тийм ээ. Тэгэд Америкийн нэгдсэн улс Израилийн Ираны эсрэг эхлүүлсэн цэргийн ажиллагааны үндсэн зорилго бол Ираны нөгөө Хамений дэглэмийг буулгаж авах, Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох тийм ээ. За тэгэл одоо бусад шалгууд одоо үндсэн зорилтуудын хүрээнд хийгдэж байгаа зэрэг ажиллагаа шүү дээ. Тэгээд 4 сарын 8-нд Пакистаны ерөнхий сайдын зурчлалаар хоёр тал Исламабадад 4 сарын 11-нд болсон уулзалт яриа хэлцээр бүтлгүүцсэн гол одоо шалтгаан бол Америкийн тавьж байгаа шаардлага бол Ираныг цөмийн хөтөлбөрөөс татгалзах, дэглэмээ солих тийм ээ. За тэгээ Хизболла, Хамас, Хутис, Хусит гэх мэт ойрхон тоонд Персийн буланд үйл ажиллагаа явуулж байгаа прокси дайныг эхлүүлээд байгаа нөгөө террорист гэж бүлгүүлүүдийг дэмжихийг зогсоох тийм ээ. Ормузын олог бол улсын чөлөөтэй болох гэх мэтчлийн шаардлагуудыг тавьсан бол Ираны тал бол эргээд Израилийн Ливанд ажиллагаа хийж байгаа Хизболлагийн одоо сэргийг явуулж байгаа сэргийн ажиллагааг зогсоох тийм ээ. За тэгээд
Иран өөрөө цөмийн хөтөлбөрөөр хинээс чи хараад тусаар хэрэгжүүлэх. Тэгээ Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хориг хэмжээний судлах хэмжлэгийн чинь байж болшгүй хоёр талын ийм шаардлага тийм ээ байр суурь нэгдэж өгөхгүй байгаа шүү дээ. Тэгээд мэдээж энэ 4 сарын 11-ний улс яриа хэлцэл амжилтгүй болоод төлөөлөгчд хоёр талтай явсан. Дээр нь төлөөлөгчдийн яриа хэлцэл амжилтгүй болоход нөлөөлөд байгаа бас нэг хоёр дахь хүчин зүйл бол Роберт Путин 1988 онд хоёр төвшний тоглоомын онол гэдэг байгууллага. Ер нь ягаад олон улсын яриа хэлцээрүүд амжилтгүй болдог юм бэ гэхээр нөгөө төлөөлөгчд болоод хойно байж байгаа гол шийдвэр гаргагчдын хооронд бас асуудал үүсдэг. Иран дээр бол их тод харагдаж байна л да. Ираны төлөөлөгчдийг тэргүүлээд Ираны парламентын спикер, Ираны гадаад хэргийн сайд хоёр яваад штэ. Тэр нь бол одоо Иранд ер нь засгийн эрх авцсан байх өндөр магадлалтай Ираны хувьсгал цэргийн гвардийнхны хооронд ер нь байр суурийн томхон ангал зөрчил үүсчихэд байгаа шүү. Ираны тэр хувьсгал цэргийн гвардийнхан бол ерөөсөө байр сууриас татгалцахгүй бууж өгөхгүй гэдэг байр суурьтай. Мэдээж яриа хэлцээг төлөөлж байгаа дипломатууд бол тодорхой төвшөнд болтууд хийгээд асуудлыг шийдэхгүй л энэ чинь хоёр талтай гамшигын төвшөнд орчиод байна шүү дээ. Тэгэхээр энэ зэрэг асуудлаас болоод энэ асуудал сая ингээд эхлэх ёстой байсан хоёр дахь төвшний уулзалт яриа хэлцэл тусалчлаа л да тийм ээ. Өнөөдөр Ираны гадаад хэргийн сайдаас Оросын холбооны улс Санкт Петербургт Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путинтэй уулзах гээд ирсэн байна. Энэ уулзалтаас бид нар юу хүлээх вэ? Сая энэ өмнө Оман, Пакистан гэдэг улсуудаар тийм ээ Аббас аргач ажилтлууд хийгээд тэндээс шууд Санкт Петербургт Оросын одоо шийдвэр гаргагч нартай уулзах төлөвлөлт явуулж байгаа шиг байна. Путинтэй уулзах юм шиг байна. Тэгээ мэдээж Оросын асуудалд ямар хөндлөнгөөс ямар байр суурьтай оролцох вэ? Иран Оросын холбооны улсыг энэ асуудалд ямар байр суурьтай оролцохыг хүсэж байгаа гэдэг асуудал байна. Тэгэхээр Ираны хувьд нөгөө цөмийн эрчим хүчний баяжуулалт Бушерин цахилгаан станцын цаана бол мэдээж Оросууд байж байгаа. Ялангуяа цөмийн инхийн зориулалтын эрчим хүчний технологиг бол Оросууд өгсөн гэдэг судлаачдын байр суурь байдаг Бушерин цахилгаан станцыг. Гэтэл Ираны одоо цөмийн эрчим хүчний физикчид бол уран баяжуулах асуудлыг бол нөгөө эрчим хүчний олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тавьсан шаардлагаас давтсан өнөөдөр судлаачдын үзэж байгаагаар бол уран баяжуулалт 60% давтсан гэдэг байгаа байхгүй. Нөгөө цөмийн зэвсэг бүтээх тэр баяжуулсан ураны хэмжээр хүрчээд байна л да. Тэгээ эндээс нөгөө яриа хэлцээ юу явж ийн вэхээр Ираны талын баяжуулсан 300-аас 400 кг гэдэг 60% баяжуулсан тэр цөмийн ураны төршиг Оросын холбооны улсад шилжүүлж байршуулах 5 жил уу 10 жил уу 15 20 жил үү гэх мэтлэн асуудлуудыг бас судлаачид яриа тойроод яваад байна. Америкийн тал ч гэсэн тийм шаардлага тавьсан бахыг бас тавьсан байх магадaltaй гэдэг. Нөгөө төгөр мэдээж олон улсын харилцаанд оролцож байгаа улс ер нь бид нар олон улсын харилцааны түүхийг үзэхэд ямар нэгэн байдлаар дипломат дэмжлэг гэдэг бол их чухал байдаг. Мэдээж бид нар 1904 оны Орос Японы дан гэж энэ үед Англи, Франц хоёр бол Оросын Антантын холбооны талд байсан боловч Англи энэ дээр таг дугуй өнгөрөөд Франц бол дипломат дэмжлэг үзүүлсэн тийм Оросод. Тэгэхээр нөө дэмжлэг их чухал байдаг. Ираны асуудал дээр Хятадын байр суурь, дипломатын байр суурь, Оросын байр суурь ямар байдаг. Тэгэхээр мэдээж Оросод альчж байгаа альчлал бол Иран Оросын талаас дипломат дэмжлэг авах зорилготой байна. Орос энэ альчлалыг хүлээж авч байгаа нь өөрөө энэ бүс нутагт бас томоохон нөлөө бүхий тоглогч гэдэг статусаа Иранаар дамжуулж хадгалах, олон улсын харилцааны тодорхой асуудлууд Орос их гүрэн гэдэг байр сууриа бас харуулах гэсэн нэг ийм тоглолт байна. Эндээс гэхдээ нэг айхтар үр дүн гараад л одоо Орос, Иран хоёр тодорхой тохиролцоонууд хүүгээд хүрээд явчихна гэдэгт бол ер нь итгэл нэлээд бага байна. Нөгөө талд бол Хятадын газрын тосны компаниудад бас энэ дайны үр нөлөө их томоохон одоо юм нөлөө үзүүлж гин гэдэг мэдээлэлүүд гараад байгаа. Тэгэхээр газрын тосноос гадна Хятад энэ дай магадгүй стратегийн хувьд ч юм уу Америк нэгдсэн улс харилцах харилцаанд нь ч юм уу нөлөөлөх тийм боломж байгаа болов. Эрсдэл дагуулах байсан. Ер нь энэ дайнаас үүдэлтэй Хятадын ч тэр гадаад бодлого, Оросын ч тэр гадаад бодлого томоохон зорилтууд гараад ирсэн байна. Яг нь одоогор судлаачдын үзэж байгаагаар нөгөө дэлхийн зах зээл дээрх түүхийн нефтийн үнийн өсөлтөд холбоотой Оросуудыг хожиж гин гэж үздэг. Ялч аргагүй эн чинь данглахаас өмнө 60 гаруй доллар байсан баррел нефт 115 руу хүрээд буцаад 90 унаад одоо өнөөдрийн байдлаар дахиад буцаад 100 гарч явж шүү дээ тийм ээ. Эндээс бол Оросууд хожоод байгаа шүү. Бүгд Хятад улсын хувьд бол үнэхээр одоо Персийн булангаас өөрийн түүхийн нефт болоод байгалийн хийг олборлож байгаа тийм ээ. Арабын Эмират ч нь бол Хятадын байгалийн гол нийлүүлэгчтэйд байж гэтэл нөгөө Ормозын холбоо дээр асуудал үүссэн байгаа учраас Хятадын эдийн засаг ч гэсэн бас тодорхой дарамтад үүсч эхэлж байгаа шиг байна. Гэхдээ Бүгд Хятад бас энэ асуудлыг өөр замаар шийдэх боломжтой байх л та эрчим хүчнийхээ асуудлыг тийм ээ
мэдээж эндээс үүдэлтэй энэ дайны дараачаас үүдэлтэй та бүхэн мэдж байгаа бол нөгөө Монголоор дамжих байгалийн асуудал ч гэсэн урах шалгаад эхэлсэн шүү дээ. Хятадын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд ч хүртэл энэ ороод ирж байгаа. Тэгэхээр хятад мэдээж ийм альтернатив 2 дэх, 3 дэх, 4 дэх хувилбаруудыг хайж эхлэх байх. Яг гэвэл энэ өөрөө эрсдэлтэй байгаа даа шүү. Тэгэхээр их өшөөд олон их сургуулиудаас авах гэдэг. Энийн өмнө Венесуэлийн асуудал ч бас хятадд дарамт үүссэн байгаа да. Гэхдээ хятадууд түүхийн нефт болоод байгалийнхын асуудал гэхээсээ илүү хятад Тайваны хоорондын харилцааны асуудал төр нэлээд анхаарлаа хандуулж байгаа. Ер нь стратегийн хувьд. Өөрөөр хэлбэл энэ дайн сунжир тусмаа Америкийн нэгдсэн улсын эдийн засаг болоод стратегийн болоод сэргийн номлолд тодорхой өөрчлөлтүүд гараад баталгаан болох чадварууд нь өөрчлөлт гараад ирэх юм бол энэ магадгүй хятад Тайван руу хандах хандлага бас өөрчлөх тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэх боломжийг ч хүсэж магадaltaй. Яг гэвэл одоо ингээд Персийн булан дээр чи Америкийн тэнгисийн цэргийн томоохон онгоц тээвэрлэгч онгоцуудыг зүүн Даазаас хүртэл татаад авчираад байна шүү дээ, тийм ээ. Өөрөөр хэлбэл энд хүчээ төвлөрүүлж байгаа хооронд Орос Украины дайн гэдэг нэг Европын асуудал байна. Хятад Тайваны асуудал гэсэн энэ зүүн Дааз дээр байж байгаа энэ асуудал чи өөрөө геополитикийн хувьд Америкт нэлээд тийм дипломатын болоод эдийн засгийн бусад дарамтуудыг үзүүлэх байх л да. Эндээс хятад хожоо гаргах тал дээр л нөлөөд хийх болов уу гэж бодож байна. Танаас дахиад нэг асуулт асууя. Иранд хамгийн анх Дональд Трамп ер нь энэ дайныг эхлүүлэхдээ иранчуудад уриалаад одоо бараг л энэ боломжийг ашиглаад та бүхэн төрийн эргэлт хийгээрэй гэж хэлж байна. Тэгэхээр ер нь Иранд төрийн эргэлт одоо ер нь болох боломжтой байна уу? Ард түмэн нь яг энэ тэмцэл энэ дайнаас болоод бас ингээд намжсан ч гэлэх үү эсвэл дарагдчих шиг л боллоо л та. Одоо Тегеранд яг очиод гудамд нь хүмүүстэй нууцад явуулж сайн мэдрэлэх байх л та. Гэхдээ яг ер нь бол нөгөө олон янз бүрийн судлаачдын үзэж байгаагаар дайны их үед мэдээж Америкийн нэгдсэн улс тэрэнд их найдаж байсан. Яг л 12 сараас эхэлсэн Тегеранд нөгөө эрх барьцны эсрэг томоохон жагсаалууд чинь Тегеран одоо бусад томоохон хотууд өргөжөөд эхэлсэн тийм. Тэгээ энийг бол бас Америкийн нэгдсэн улс төр нөгөө засаглалыг солих одоо байгаа хэмжээний засаглалыг буулгаж авах тийм Пехлавигийн хуучин хаан засаглалыг сэргээх боломж гэж харсан боловч эргээд Ираны нөгөө хувьсгал цэргийн гвард чинь нэлээд тийм радикал шийдвэрүүдийг гаргаснаар босгочдыг хүчээр дарсан нь бол Ираны одоо нөгөө сөрөг хүчин гэж үзэж байгаа тэмцэгч олонд бол сэтгэл зүйн бас том дарамтууд үүссэн байх шиг байна л та. Дээр нь бид нар бас нэг юм ойлгох хэрэгтэй. Энэ чинь исламын шашинтай гэхдээ шии урсгал. Шии болоод сүнигийн хоорондын үл ойлголцол чи өөрөө энд их томоохон асуудлыг дагуулад байгаа. Яг л исламын Хаменei засгч тэр исламын хувьсгал цэргийн гвардийнхан ч тэр шиийн номлоо бол яг өөрийнхөө бодлогын томоохон тулгуур одоо факт болгочод яваад байна шүү дээ тийм ээ. Хөрөлд арабын бусад исламын одоо урсгалууд болоод христийн шашнтнуудын эсрэг явуулж байгаа тэр өөрсдийнхөө бодлогыг бол тэр шашны айхтар номлолоор одоо 40 гаруй жил тийм ээ 47 дахь жилээр үрж байна тийм ээ. Ингэж явцсан ийм юу ч нөөрэ ард иргэдийгээр нэгд хүчээр айлгаж дарж ийн хоёр шашныхаа хэрэгслэр тэрийг эргүүлж ийн. Тэгэхээр одоо эргээд Тегеранд босгочод Хаменейгийн засаглал гэж хэлэхэд жоохон төвөгтэй болчихсон. Энэ өөрөө исламын хувьсгал цэргийн гвардийнхны ерөн засаглал болоод хувирчлаа шүү дээ. Энэний эсрэг ер нь тийм тэмцэл бослог гараад дотор талаас гадна талаас Америк, Израилийн дэмжлэгтэйгээр засаг ирэх нь гэдэг нь бол ойрын хугацаанд бол магадлал тун бага харагдаж байна. За их баярлалаа гэх. Анх 2 дугаар сарын 28-нд бол энэ дайн эхэлж байхад Америкийн нэгдсэн улс болон Израиль, Ираны эсрэг гэдэг одоо гэж эхэлж исэн боловч яванда дайн улам сунжирч хамрах улсуудын тоо ч гэсэн нэмэгдэж булангийн орнууд бол бас хамрагдсан. Өөрөөр хэлэх юм бол яг өнөөдрийн байдлаар Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд дайнаас гадна Израиль болон Ливаны хооронд бас байлдаан дайн бол үргэлжлээд байгаа. Ялангуяа Ливаны Хизболла бүлэгтэй. За хэдий яг Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд гал зогсоох хэлэлцээр эхэлсэндээ зэрэгцээд Хизболла бүлэг болон Израилийн хооронд гал зогсоох хэлэлцээр бас адилхан хэрэгжиж эхэлсэн ч гэсэн өнөөдрийн байдлаар байлдаан улам хурцдаж нөхцөл байдал бол нэлээд хүнд байна гэдгийг Аль Жазира тэргүүтэй гадны эвлэлд мэдээлж байгаа. За угтаа бол яг гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн эхний хэдэн хоногтой бол талууд бол яг энэхүү гэрээний хүрээнд явагдчихсан. За Ливаны өмнөд хэсэгтээ байсан дөрвсөн иргэд ч гэсэн эргээд бол их орондоо ирээд хичнээн бөмбөгдсөн байсан ч гэсэн яг эргээд их орондоо ирсэн ийм одоо нөхцөл байдалтай байна гэж гадны эвлэлд мэдээлж ирсэн ч гэсэн өнөөдрийн байдлаар Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн
албанаас мэдээлэл гаргаж Израилийн ерөнхий сайд армийнхандаа Ливаны Хизболла бүлэглэлийг одоо байнуудад агаарын цохилт өгөө гэдэг бол ийм тушаал өгсөн гэж мэдгдсэн. За Ливаны урд хэсэгт байгаа Хизболла бүлэглэлийн байнуудад цохилт өгөө гэж хэлсэн нь наана одоо Хизболла бүлэглэлийг л бай гэж хэлээд байгаа болохоос ш цаад утгаараа бол ерөнхийдөө Ливаны урд хэсэгт одоо агаарын цохилт өгч байгаа ийм хэрэг болоод өөрөөр хэлэх юм бол энергиэс болоод Хизболла бүлэглэл гэлтгүүл Ливаны урд хэсэгт байгаа маш олон энгийн иргэд одоо хохирогчд болж байна гэсэн үг. Тэгэхээр хамгийн сүүлийн үеийн байдлаар буюу ям гарагийн байдлаар гэхэд Израилийн цохилтоос болоод Ливанд 14 энгийн иргэн энэ дотор 2 хүүхэд амнасаа алдсан юм харамсалтай мэдээлэл байгаа юм. За Америк нэгдсэн улс, Иран, Израилийн энэ дайнаас болоод дэлхийн газрын тосны нийлүүлэлт сүлжээ бас хамгийн их одоо хохирол амсаж байгаа. За энэ дайнаас болоод Америк нэгдсэн улсад л гэхэд шатхууны үн нэг баррел нь дунджаар 4 Америк доллартай тэнцэж байна. За энэ үн цаашид ч гэсэн нэмэгдэж болцсохгүй байгаа. За харин Хятадын хамгийн том бие даасан газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн нэг болох Hongli Petrochemical гэх компани хувьцааны ханш өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улс тус компаниг Ираны газрын тосыг худалдаж авсан гэх үндслээр хориг тавьснаас болоод өнөө өглөөл гэхэд ханш нь одоо 10% унсан байна гэж Reuters агентлаг мэдээлж байна. За Иран бол Америк нэгдсэн улсын яриа хилцээр ч гэсэн юм зогсон байдалд орсон байгаа учраас дэлхийн Brent маркийн газрын тосны үн ч гэсэн 2 гаруй хувиар өссөн ийм нөхцөл байдалтай байгаа юм. Ер нь энэ ормозын олоогоор дамжуулан газрын тосны одоо экспортоо авч байгаа ихэнх улсууд их бага хэмжээгээр за ялангуяа Хятад улс бол маш их хэмжээний хохирол авч байгаа ийм нөхцөл байдалтай байна. За судлаачид Америк нэгдсэн улс болон Иран төвтэй яг энэ дайныг Орос-Украины дайнтай бас яг адилтгаж яриад байгаа үйл явцыг нь яагаад адилтгаж ярьж байна гэхээр Орос-Украины дайн бол анх эхлэхдээ Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин ердөө 14 хоногийн хугацаанд буюу одоо маш богинохон хугацаанд энэ дайн цэргийн ажиллагаа гэж тухайн үедээ одоо болоод өнгөрнөө гэж тооцож байсан ч гэсэн нөхцөл байдал өөрөөр ирсэн. Үүнтэй яг ижлэхнээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ч гэсэн ердөө 4-5-7 хоног үргэлжилнэ гэж анх Ираны эсрэг цэргийн ажиллагаа мөн явуулахдаа бол мэдэгдэжсэн гэвч өнөөдөр хэдийн 3 сарын хугацаа бол одоо болох гэж байна. Үүнээс гадна талууд аль аль нь хамгийн гол нь дайныг дуусгах шаардлагатай одоо тохиролцоонд хүрч чадахгүй байгаа. Одоо чинь Орос-Украины дайны тухайд гэх юм бол Оросын албаны улсын талаас ч тэр Украины талаас ч тэр Донбассын газар нутаг дээр маргаантай ерөөсөө нэг тохиролцоонд хүрч чадахгүй байдалтай байгаа. Үүний яг л нэг ижлэр Америк нэгдсэн улс болон Ираны хувьд Ираны пуужингийн хөтөлбөрийг зогсоох асуудал дээр нэг тохиролцоонд хүрч чадахгүй байгаагийн улмаас эдгээр нь бол яг дайныг улам цааш сунжрах одоо гол хүчин зүйл нь болоод байгаамаа гэдгийг дотоодын судлаач нар мөн хэлж байгаа юм. Гэхдээ Дональд Трампын нэг ялгаа нь энэ дайныг одоо тэгж сунжруулах уу эсвэл өөр ямар нэгэн шийдэмгий арга хэмжээ авч дайныг улам дордуулах уу гэдэг бас ийм одоо аргумент буюу одоо үндслэлийг бол бас хэлж байгаа. Одоо судлаач нар бас одоо таамаглаж хэлж байгаа. За ингээд энэ дайн сунжирсан ч бай, хурдан хугацаанд дууссан ч бай гэсэн Америк нэгдсэн улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай цаашлаад удахгүй болох гэж байгаа Америк нэгдсэн улсын завсрын сонгуульд Дональд Трампын бүгд найрамдах намын авах оноонд бол тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь маш ойлгомжтой зүйл болчихсон юм а гэдгийг бол Америкийн хэвлэлүүд инхүү хэлж байгаамаа. Үзэгч та бүхэнд Тэнгэр телевизийн гадаад мэдээний 7 хоногийн тойм хөтөлбөр хүрлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяр таа.